За та бүхэндээ энэ амралтын өдрийн мэнд хүргье. Бид нар одоо яг одоо энэ Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутгийг ирсэн. За Долааны цахилгаан станц 2 буюу 4 дөрвийн ТЭЦ төрийн яг байж байна. Энэ бол хуучнаар 2 дугаар цахилгаан станцын үнсэн сан гэж нэртэй ийм 10 га газар байгаа. За ингээд тэр баруунчин дээр цаана харагдаж байгаа ажиллагдсан хэсгийн наатлаар болж байгаа тийм. Тэгээ бид нар яагаад энэ байршил дээр ирсэн бэ гэхээр энэ 5 дугаар сардаа бид нар багтаж төр хувийн хүншлэлийн тухай хууль заасны дагуу нийслэл Улаанбаатар хотод ТЭЦ 5 буюу 5 дугаар цахилгаан станцын төр хувийн хүншлэлийн тендерийг зарлах бэлтгэл ажил үндсэндээ хангалттай дуусах шатанд ороод байгаа. Тендерийн баримтчиг боловсруулж дууссан. Техник эдийн засгийн үндэслэлийг дахин шинжлэх ажил хийгдэж дууссан. Байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээ гаргах ажил бас хийгдэж дуусаад байгаа. За одоо энэ ингээд 10 га газар дээр шинэ техник эдийн засгийн үндэслэлүүд энэ 10 га газар дээр 5 дугаар цахилгаан станц маань одоо барьж багтахааргүй байна гэдэг ийм зүйлийг техник эдийн засгийн үндэслэл шинжлэх одоо ажлын хэсгийг ахалсан хүмүүс ийм одоо дүгнэлтийг бидэрт ирүүлж байгаа. За миний хажуу талд нийслэлийн газрын албаны дарга Мөнхбаатар, Улаанбаатар хотын ерөнхий менежер Батцүрэг нар байж байна. Тэгээ бидний өнөөдөр энд ирсэн одоо энэ бидний энэ зогсож байгаа хойш энэ сэндвичэн барилгатайгаас ахуулаад бид баруун тишх энэ боломжийг чөлөөлж одоо бидний нөгөө ТЭЦ 5 гэдэг төсөл хэрэгжих ийм нөхцөл байдал бүрдээд байгаа. За мөн энтлийн объектуудыг бас давхар чөлөөлмөр байгаа. За энэ сэндвичийн объектуудыг за ингэж энэ одоо нэг ийм үүсэл авах шиг байна те. Бетон зурмгээ мөн үү те. За ингээд энэ байршил маань нийлээд ингээд 15 га болж иж ТЭЦ 5 гэдэг төслийг нийслэл Улаанбаатар хот амжилттай хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байгаа маа. За ТЭЦ 5-ын одоо хамгийн том ач холбогдол гэвэл нэгдүгээрт цахилгаан хангамжийн их усүрийг 300 мегаваттаар одоо нэмэгдүүлэх. Өөрөөр хэлбэл Монгол улсын эрчим хүчний суйрлагдсан чадлыг дахиж 300 мегаваттаар эрчим хүч нэмж үйлдвэрлэх. За үүнээс гадна одоо дулаан үйлдвэрлэх, уур үйлдвэрлэх бас ийм одоо хүчин чадал бүх ийм төсөл байгаа. Ойролцоогоор 51 мянган айлын одоо яндан одоо утаагүй болгож өөрөөр хэлбэл төвийн дулаан хангамжаар хангах ийм нөхцөл бүрдэж байгаа ийм төсөл юм аа. Тэгээ би өнөөдөр энэ яг газар дээр нэрээд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нийгмийн сүлжээнд энийг яагаад хандаж хэлж байгаа нэгээр эдгээр аж ахуйн нэгж байгууллагуудад бид нар одоо Монгол улсын газрын тухай хууль заасны дагуу нөхөн олгоруудыг өгөхөөр байгаа мэдээллүүдээ бид бүргүүлсэн. Тэгээд энэ одоо улсад хэрэгтэй энэ том төслийг хэрэгжүүлэх аж ахуй нэгж байгууллага иргэд маань одоо хүлээж авна гэдэгт бид их найдаж байгаа. Энэ 1984 онд бидний энд ард харагдаж байгаа Дулааны цахилгаан станц 4 буюу ТЭЦ 4 ашиглалтанд орсон. Өөрөөр хэлбэл энээс хойш 41 жилийн хугацаанд Монгол улсад огт Дулааны цахилгаан станц ашиглалтанд ороогүй. Үүнээс шалтгаалаад өнөөдөр Улаанбаатар хотыг барилгаж процесс маш удаашралтай явж байгаа. Одоогийн дулаан үйлдвэрлэж байгаа 4 станцын дээд хүчин чадалтай тулцсан явж байгаа. Энэ бидний ТЭЦ 5 гэдэг энэ төслийн хамгийн том ач холбогдол энэ 5 сар орчмыг толгойд Баянголын хам Баян өшөө орчмын одоо энэ дулаан хангамжид томоохон үүрэг гүйцэтгэх ийм одоо дулаан хангамжийн их усүр байгаа. Үүнээс гадна цахилгаан үйлдвэрлэл мөн уур үйлдвэрлэл. Уур үйлдвэрлэснээрээ тухайн одоо энэ орчимд хүнсний үйлдвэрлэлүүд, боловсруулах үйлдвэрүүдийн одоо бүтээн хэмжээ нэмэгдэх ийм боломжтой ийм төслийг товчондоо та бүхэнд хэлье. Тэгээд энд байгаа мэдээлэл авсан аж ахуй нэгж байгууллагууд нийслэлийн газрын албаны яалттай ирж зөвшөлдөж биднийг одоо энэ ТЭЦ 5 гэдэг 5 дугаар цахилгаан станцын төслийг одоо урагшлуулахад та бүгдийг бас совь нэмрээ оруулаасаа гэж хүсэж байна. Бид яг газрын тухай хууль заасны дагуу нөхөн олгор олгоно мөн дүүцүүлж газар болгох гэх мэт ийм одоо ажлуудыг хэрэгжүүлэх байгаа. Тэгээ хамтдаа энэ Улаанбаатар хотын дулаан цахилгаан хангамжийн шинэ их усүр болох 5 дугаар цахилгаан станцыг хурдан бүтээн байгуулъя гэдэг уриалгыг та бүхэнд гаргаж байна. Бид олон улсын нээлттэй тендерийн материал, техник эдийн засгийн үндэслэл
бүхэлд нь боловсруулж дууссан одоо удахгүй нийслэлийн засаг даргын зөвлөлийн хурлаар энэ ТЭЦ 5-ын шинжлэгдсэн техник эдийн засгийн үндэслэл за мөн цаашлаад ТЭЦ 5-ын төр хувийн хвшлийн түншлэлийн олон улсын нээлттэй тендерийн баримтчгийг одоо зөвлөлийн хурлаар хэлцүүлсний эцэст бид нар удахгүй зарлагаар ингэж төлөвлөд байгаа гэдгийг та бүхэнд хэлье. ТЭЦ 5 орсноороо баруун хэсгийн дулаан хангамж үндсэндээ одоо нэлээд том зүүн талдаа бид нар одоо манай Улаанбаатар хотын инженер хангамжийн төлөвлөгөөний хувьд зүүн талдаа бол бидний нөгөө нэрлэж зайснаар Амгалангийн дулааны станцыг дахин өргөдөх байгаа. Хэрвээ бид Амгалангийн дулааны станцыг дахин өргөтгөж чадах юм бол ТЭЦ 4-ийн эндээс өгж байгаа дулааны Туулчамбаа хүртэлх ачааллыг одоо сулж өгнө гэсэн нэг ийм тооцоо гарсан байгаа. За энэ ТЭЦ 5 баригдсанаараа 5 шар орчмын 2 дугаар цахилгаан станцын дулаан хангамжийг сулж цаашаа төв рүү дараагийн одоо тэр барилгажж байгаа хэсгүүд рүү дулаан хангамжийг нэмэгдүүлэх ийм бодит боломжтой. Бид Баян улсын хамт олон барилгын Баян өршөнд хэрэгжүүлж байгаа. Одоо удахгүй бас толгойд руу барилгаж төслүүд орж ирлээ. Тэгэхээр энэ болгоны хамгийн чухал зүйл нь одоо дулаан хангамжийн асуудал юм аа гэхлээ. Мөнхбаатар нийт хичнээн айл өрх аж ахуй нэгж амрагдаад байгаа лээ. За нийтдээ 26 эргэн хуулийн этгээд ухаан 5 дугаар станцын мөн нөлөөлөлд өртөж байгаа. За дүүргийн засаг даргын захимжтай бас эргэн хуулийн этгээд байна. За дүүргийн засаг даргын газрын эзэмшигч дүүргийн засаг даргын захимжтай газрын эзэмшигч байгаа эргэн хуулийн этгээд бол дүүргээс за гэхдээ бол зөвлөлтөл хэлцэлтэй бол нийслэлийн тэгэхээр одоо нийслэл дүүргийн газрын албадаас эдгээр 26 иргэн аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл хүргүүлээд байна. Тэгэхээр яаралтай ирж нийслэлийн газар зохион байгуулалтын албан дээр ирж та бүхэн зөвшөлтсөлд орооч гэдгийг та бүхэнд урьж байна. Дээр нь бас нэг нэмж хэлэх зүйл бол их хотынхоо бүтээн байгуулалтад иргэн бүр аж ахуй нэгж их оронцоор хандаж зөвшөлтсөлд орохыг бас та бүхнээс уриалж байна. Агаарын бохирдол, усны бохирдлыг шийдэх үндсэн арга зам бол дулаан хангамж, цахилгаан хангамжийн найдвартай хөлсрийг бүрдүүлэх юм аа. Энэ 40 жил хүлээгдэж байгаа төсөл шүү гэдгийг бас би та бүхэнд эцэст нь хэлье. 41 жилийн өмнө энэ станц ашиглалтанд орсон. Энэ одоо бидний хойно харагдж байгаа 2 дугаар станц. Энэ станцыг 1961 онд тухайн үеийн одоо бүгдэн хятад ард улсын эрчим хүчний компани болох одоогийн Power China гэдэг компани барьж гүйцэтгэсэн юм байлаа. Тэгээ энэс хойш манад ингээд 3 дугаар станц энэ нийтээс өөр ингээд за энэ аваа шуурч энэ да. За ийм станцууд ер нь ороогүй. Тэгээд энэ станцыг яаж хурдан барих вэ гэдгийг энд байгаа аж ахуй нэгжүүдийн оролцоо их чухал шүү гэдгийг хэлье. Ингээд лайва дуусгая. Энэ шороо бол нэлээд шуурж байна.